За манай хүүхдүүдийн өрөө бэлэн болсон байгаа. Одоо ерөөсөө эцэдүүд нь өөрсдөө ирээгүй байгаа. За, коридор ийм гоё болсон байна. Энэ хаалга нь ёстой сайн хаалга. Гоё байна. Хэрлийн орж ирэх нь удаатай авах хэрэгтэй. Тэнд аав чирээ өрөө байгаа. Манай багийнхан үнэхээр сайн ажилласан. Хэдхэн хоногийн дотор бид нар ингэ хийчлээ шүү дээ. Хөөх юм аа энэ зургийг хөвлөгч хөө. Бүх юм дээр маш хичээж ажилласан. Одоо хүүхдүүдийг яаж баярлах нь үр дээр хамтдаа харна. Мөрөөдлийн гэр урамшуулалт аян. Тав тухтай тохилог амьдрахыг хүн бүхэн хүсэж мөрөөддөг. Тэрхүү хүсэл тэмүүллийнхээ төлөө хичээж зүтгэн ажиллана гэдэг хамгийн сайхан зүйл юм. Гэвч заримдаа бид мэрэгжлийн хүний мэдлэг эсвэл санхүүгийн бололцоо дуцснаас болж мөрөөдөлтөд хүрэхэд ганцхан алхмын наан гацаж орхих тохиолдол бий. Тэгвэл Mobicom-ийн мөрөөдлийн гэр аяны баг хамт олон танд туслахаар нэгэн шинэ урамшуулалт аяныг эхлүүлээд байгаа юм. Монгол орны өнцөг булан бүрт байгаа Mobicom-ийн хэрэглэгч та бүхэнд энэхүү аяны талаарх мэдээллийг нэвтрүүлэг болгон хүргэхийг зорилоо. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Ямар сонио юм бэ? За, манад явгал юм бэ. За, ажил төр сайн уу? Сайн. За, зурагтаар үздэг л хүн бэ. Тэгэл боддоор нэгэл харах юм да. За, сайн байцгаана уу? Сайн. Та сайн байна уу? Томууд нь гэж хоёр ихэр болохоор томууд нь айлээ. Тэр хоёр. Хоёр эрэгтэй эмэгтэй хоёр юм байна те. Тэр дараагийн тэр хоёр. Та. За, бага нь энэ хоёр юм. баг хоёр нэ. Энэ хоёр хөвчий юу лээ? Тэр манай миний өсгсөн хоёр хүүхд ихчээ хоёр хүүхд байгаа. Энэ бол Чимбатын гэр бүл. Тэднийх 8 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Чимбатын гэргийн солонго 3 удаагийн төрөлтөөр 6 ихэр хүүхэдтэй болсон нь тэдний гэр бүлийн хамгийн ховор нандин бэлэг болсон юм. Ингээд гэр бүлийн гишүүдтэй танилццгаая. Хаана ажилтдаг? Би ажилгүй шүү дээ. Ерөөсөө л хүүхдүүдээ гэртээ аваад. Хүүхдүүдийг гэртээ хараад байж ин те. Тэгвэл нөхөр их цэтгэж байгаа юм байна. Маа нөхөр чинь л өөр юм тэгэл мөнгө л болдог шүү дээ. Цалингаа тэгэл. Тэгвэл юм бол амьдралдаа л зориулж байгаа юм чинь. Энэ ширээг орж ирээд харлаа. Арай том уу юу? Үгүй шүү дээ. Манад багд шүү дээ баг. Хэдэлээ суух үлээ? Манайх ч одоо ингээд 6 хүүхдтэй тэгээд ээж аав нь 8 яг. бүр жижиг балчир гэвэл тийшээгээ суулгах чинь наад чинь бас 4 сандалтаа нэг жижиг ширээ битэрний зохиосон. Одоо хаана унттэй? Манайх ч ээж аав хоёр нь багтаага тэгэл орон дээр газраар л ер нь унтсан шүү дээ. Тэгээ шүү дээ газраар унтаал. Эдний гэрийнхэн бүгдээрээ байшингийнхаа нэг л давхарт амьдарцгаадаг. Хүүхдүүд нь хичээлээ хийж бас тоглох тустай өрөөтэй болохыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Энэ байшингаа яаж босгосон? Тэр чи 2009 оноос ахуулаад маа нөхөр чи цалингийн зээл аваад тэгэл тэр үед чинь тоосох 100 төгрөг байсан шүү дээ. Дараа нь үйжсэн нь хоёул ээл сайраг цемтэй нөөцлөл жоохон уутан ч гэсэн тэгэл 1-2 цем ч гэсэн цуглуулаад боогоол бороонд оруулахгүй гэл. Одоо засварын ажил дууссан юм уу? Дуусаагүй шүү дээ. Манайх чи ингэж гараад яна ийшээ. Одоо энэгээр авирна да. За болж байна. Хүй чи яаж гарсан? За гараа. За би ихлэ гар зааж өгье да ингэж. Ингээд Одоо тэгээд яванда дотроосоо гардаг. Дотроосоо гардаг шат хийх гээд. Гэтэ тэнд яатсан мэс нүх гаргацсан байсан те. Гаргацсан. Одоо би юмтай олмоор надад тийм өгөх гэл байгаад байдаг хүмүүс бас их болчихж сүлээд. Тэгэхээр ингээд юм тэмүүлэлтэй юм хийгээд байгаа тий. Тэгэд нэг тэрэнд нэг жоохон нэг юм боломж тулаад байгаа юм шиг дэм өгсөн гэлөө. Тайрын тэр одоо тэр чин сэтгэл тэгээд тэр сэтгэлээ дагаад хөдөлмөрлөж байгаа, зүтгэж байгаа. Тэрэнд ч л нэг жоохон тийм болъё гэж би сонгоцсон байхгүй юу? За баярлалаа. За баярлалаа. Одоо ингээд сонгоод ингэсэн тэгээ гоё Mobicom байгаа юм чинь гоё шүү дээ. Би бол итгэлтэй хэлж байна. Гоё болно гэж. Мөрөөдлийн гэр урамшуулалт аян. Өмнө нь бид нэр уулзалтад хүүхдүүдийнхээ өрөөг яаж хийх вэ? Санал бодлоо солилцоод сонголтоо хийгээд явсан. Одоо рендер ихний зурсан зургийг үзнэ. Тэгээ рендер бол манай энэ төслийн гүйцэтгэгч компаниар ажиллаж байгаа. Шуурхай залуучууд байгаа. Хүй. За сайн уу юу вэ? Жүжигчин ундрмаа маань рендер компани ажлын байранд ирлээ.
Тэд Чимбатынхныг хэрхэн яаж засах талаар урьдчилан ярилцсны дагуу гарсан зурагтай танилцахаар болсон юм. За хүүхдүүдийн маань өрөөнэ концепт ерөнхийдөө иймэрхүү санаанаас сэдвээд. За тэгээ төлөвлөлтийн хувьд бол одоо хоёр давхрын маань хоёр ихтэй хүүхдийн өрөө. За дараагийн өрөөхөр нөгөө хоёрын өрөө. Тий. Хичээлээ одоо энэ хэсэгтээ хийх чинь нөгөө талд бас унтхны орнууд нь байрлаж байгаа. За дараагийн. За дээшээ гарлаа. 3 дахь орлоо. За 3 дахь хэсэг бол энэ шатаараа гарлаа. Наадлын яг хэсэгтэр коридор хэсэг болохоор тоглоом өөрөө гараад өчөж байгаа. Тэгээ энэ entertainment төрөл болгоё л та тий. Цаашаага ерөнхийдөө эрэгтэй хоёр хүүхдийн маань өрөө, эмэгтэй хоёр хүүхдийн маань өрөө гэдэг бас цаатлын хэсгээ ингээ хоёр очиж байгаа маа. Тэгээ нөгөө эсрэг талын одоо октодын маань өрөө болохоор бас юм шаранхтай. Тий. За болоо. Болж гинэ. За би тэгвэл явлаа штэ. За. Мөрөөдлийн гэр урамшуулалт аян. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Одоо ингээл хэдүүлээ өрөөнүүдээ үзэндээ. За өрөөгөө харахыг хэн хүсэж байна? Гадар хүснүүдээ тайлч. За. За яжаа. Жишээлтэй. Бидний ажил анхуулсан өдрөөс хойш 5 өдрийн дараа эхэллээ. Эхний ерөнхийдөө бол 4 өдрөөл чанга байсан шүү дээ. Яа ингээл шалаа хуулаад бүх халаалт дуусан дээдэ талын өрцөн юу дулаалгыг аваад яаж яг тэр өдрүүд яаж хамгийн хүүтэн өдөр бүр хасах юмс 13 мөр байсахгүй. Тэг чинь баг ингээл баг л тарих зарцж байгаа юм чи. Йоо. Энэ гэрийг нь дулаалж өгөх тийм ажиллаар орж байна. Холиртан хөөсийг бол шахдаг байгаа. Хөөс нь бол одоо ердийн температурт очсон байгаа хэсгээр 5 градустай харагдаж байна. Харин хөөс шахаагүй байгаа энэ гадаргуу нь бол 0 градустай. Өнөөдөр манайх төслийн маань 5 дахь өдөр байгаа. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Яг 10 нь бол манай яг интерьер дизайны манай төслийн маань 3 нь болохоор яг сангийн 3 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн байдлаар ер нь 2 бол 3 дахрынхаа өрөө тусгаарлалтуудыг тэгээ 3 дахрынхаа бас дулаалгуудыг хийсэн байгаа. Сангаа ерөнхийдөө өнөөдөр тавьж халаатаа тавина гэж бодож байгаа. Тэгээд 1 дахрын шатны ажил ерөнхийдөө дууссан байгаа. Одоо 2-оос 3 дахр руу гарах шатны ажлыг каркасаа зангидаад эхэлж байна. Чимбагиндаа ирж байна. Засар эхлээд бараг 7 онцлоо. Бид нар урд нь гадаа шатаар орж исэн шүү дээ. Одоо үгүй. Энэ төр зур ингээд тавьсан байгаа. За ингээд явчих уу. За сайн байна уу? За ажил яаж байна? Ажил. Сайн байцгаана уу? Одоо цааш их нэг урамчлалыг та бүхэндээ хүргэе. Яг төлөвслөөс ондоо янз бүрийн ажлууд гарч ирлээ дээ. Дээврийн дулаалгач ч юм уу, шалыг нь мэдэр ерөнхийд нь тэр жигтэн солилоо. Тэгээд 3 дахрын янзлахын тулд бид нэлэхүүд нь айл маань халаатаа тавьж өгд. Тэгээд өнөөдрийн байдлаар бол бүх ерөнхийдөө хуурай эцгийн ажлыг дуусгаад заслын ажил маань эхний ээлжийнхэн шатанд орцоо явж байна. 2 3 дахрын маань шатны ажил ерөнхийдөө дуусч байна. Гой болгож өгчгөөд хүүтэн орчинд байлгалтай нэшгээд юу нэмж энэ юу суулгаж өгсөн. Тэгээд ингээд нөгөө бүх паруудын нэмээд ирсэн чи яалаа хөө. Паруудын нэмээд ирсэн. Хуучин зуух маань дийлхэ байсан. Дийлхэ байсан. Тэгээд манайхаас одоо шинэ зуух авч тавьсан байна. Тэгсэн шинэ зуух авч бүр сайн зуух авч тавьж гисэн тий. Тэгээд одоо аюу гой халуун байна. Энэ дахиад нэмсэн. Энэ секторыг нэмж тавьсан байна. Тэр ийш хөрсөн чи тэр доор тэр аюу халуун байна гоё. Одоо халуун тэгээ цонхоо онгойлгох чинь бүгдээрээ юм айцгий чинь дээ. За ийм байна. Энэ манай том ихрийн эмэгтэйгийнх нь өрөө. Тий сая хэлсэн штэ баяраа. Юу яатсан гэд тавилганууд бүгд гарцсан гэд. Тий одоо үйлдвэрээс наашин да. Тий бүгд гарцсан одоо наашлна.
Их хот маань цасан цагаан хүрмээ өмссөн өвлийн намуухан нэгэн орой. Энэ өдөр бид Чинбатын гэр бүлд байшинг нь хэрхэн заснаа үзүүлэхээр бэлдсэн юм. За бүгдээрээ одоо одоо тэгвэл эхлээд хинийх нь өрөөрөө орох уу? Би. За, энэ яа. Ишээ орё. За, коридороо ямар ч гэсэн бүгдээрээ танилцчихоо. Амар Стойсэн. За, өрөөгөө хараарай. Ямар гоё бэ? Манай дунд хоёрын өрөө. Хаасан. Тий. За чи хаана гоё юм бэ? Хоёулаа дээр нь удах юм уу? За яг тэгвэл нэг хэсэгтээ дээр нь хоёулаа удачаад жоохон тоглоно. Жоохон уйтахаар гэж. За ингээд гоё юм аа. Юу гэж хэлэхгүй. Хайр ийшээ юу гэвлээ? Хоцоо. Зөө. Хоцноо дандаа их гэж. Урд нь ямар хэснээс мартсан. Яа ингээд энэ өрөөнд ямар гоё юм бэ? Бид байшинд орж ирсэн үү? Ямар гоё юм бэ те? Энэ өрөө ихтэй. Ямар гоё юм бэ? За хоёр жижиг энэ чинь ингээд тоглох юм байна да. Тийм байна. Бүх өрөө дулаахан учраас хөл өцгөө яв те хөвгтөдөө. За энэ болохоор дэше гарна шат хийсэн байгаа. За өөртөө хацгаа. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Гэж байна. Ямар гоё юм бэ? За энэ та нар юу хийх вэ гэхээр чөлөө цагаа энэ ч өнгөрөөн. Бүгд өрөөрөндөө ороод суухгүй. Энд ч нэрээд бүгдээрээ номоо уншин хоорондоо тоглоно. Телевизээ үзнэ. Энэ хар энд ардаа шкаф. Наа чи номын тавиртай. Тийм байна. Исто баярлж байна. За дараа гөрөө. Hindi ko asal. Nasaan ko? Hindi ko yung dito ko ako. Ой нэ. Би нөгөө ингээл инээгээл баярлаад яач юм мэдгүй сая тоглолт тараал бичнэ ашиг шууд ирж байгаа юм чи. Эсвэл ингээл баахан инээсэн баярсан хүмүүс байхтайс өнөөдөр ч ингээ уйлчлаа. Энд болохоор манай том охин цацуу ганцаар байна. Ахад нэг манай Охти манай хоёр цог байна штэ. Хоёр эмэгтэй. Ямар юм бэ? Тэгэл их зүг батхан. Ямар юм бэ гэж бодсон. Тэсэлгүй нэ. Ямар гоё юм бэ? Сина. Яа юм бэ? Миний төгөөг бодвол Яна энэ юу вэ? Та нарын сэтгэл бид нар яаж дааж явна нэр? Юу гэсэн үг та гэдэг. Бас манай Mobicom-ийн хамгийн гол нь гоё санаачлаг гаргасан. Тэгээд нөгөө ингээд юм хийгээл зүтгэл байдаг. Тэгээд жоохон юм боломж хэцүү юм үзсэн. тийм ээ. Ингээд Би нэр ийм шийдэлтэй, ийм гоё юу та, ийм айл дүрэнд би орж үзээгүй юм байна. Бодоод тах тэр. Яг ингээд ээж аваагаа амьдралынх нь хажуудлаад хараад тусалж чадахгүй байгаа ч гэсэн ээж автагаа зүгээр гоё яадаг. Тэгээд ээж аав маань энэ бүх зүйлийг хийхэд бол шантраагүй. Энэ олон жилийн хөдөлмөрийг илүү их гоё болгоод тэгээд яг өөрийнхөө байшинд орж ирсэн гэхэд житгмээргүй ойлгосон байна. Тэгээд бүх хүмүүстээ маш их баярлалаа. Яг гоё юм хүмүүсүүдийг ингэж гоё ингээд өөртөө ингээд гоё хийсэн юм маань хүмүүс хараад ингээд баярлаад өнөөхөө тийм сэтгэл нь юм хөөрцөн тий хүмүүсүүдийг баярлж байгаа хараад хүмүүсүүд эцэгчүүд бүгд баярлж байгаа сэтгэл айгүй гоё өндөрөө тэгээд дараагийнхаа айлуудыг бас юм гоё сэтгэл өндөр хүлээж аваасаа гэж бодож бид хичээх болно.
ч юм уу хаач байгаа ингэ санагдаж байгаа. Хатад 3 хоногтай айл байгаа юм Чи ийм үү те? Ти баг ингээд сэрэг унтаа сэрэгтэй үрт таанаа болоо гэж бодох байх та. За яг ч маш их баярлалаа танайхан. Бид ч гэсэн ажиллаа амжилттай дуусна баяртай. Одоо энэ авахд ингээд одоо ингэж гоё тэрвэрлдэж ажлын дараа уулзахыг ирээ. За. Баярлалаа хэмээх үгэнд урам орсон Мөрөөдлийн гэр аяны баг Чимбатын гэр бүлийнхэнтэй салах ёс хийгээд дараагийн айлаа зорьсон юм. Мөрөөдлийн гэр урамшуулалт аян